Энэ бүгжөө марцсан шүү дээ. That's fine. За, hello people, welcome back to Fashion Noah's video. Don't play with it, don't be dishonest. Ay, still not understanding. Сурсан бүжиг, өчигдрөөс сурсан бүжиг. За манайхаа юу яцхан ингээд Fashion Noah-гийнхаа ээлжид бичлэгтээ та бүхэн тавтаа мөрөөл тэгээд энэ удаагийн бичлэгээр бүгдээрээ summer dress-уудыг хамтдаа try on хийж үзэх болно. Тэгээд Fashion Noah-гийн ойрдыг гаргаж байгаа стайлууд, орж ирж байгаа шин завгрууд бол бүр хамгийн ихний outfit-ийг бол яг одоогоор өмссөн байна. Гэтэ энийг болохоор миний бодлоор шүү дээ, тэ дотор өмсөд хэрэггүй байх гэж бодож байна. Энийг бүгдээрээ хамт гараад гадаа алхаж үзцгээе. Хамгийн ихний outfit болох одоо энэ Чирнэлийн яга summer dress нь Fashion Noah дээр яг одоогийн байдлаар хөнгөлөлттэй байгаа. Хамгийн их таалагдж байгаа юм нь одоо энэ палашных нь арга хэсэг байгаа хгүй. Ингээд нуруу гэдрийг гаргаж өгөөд ерөнхийдөө бол дотоод одоо левчиг өмсөд байх ямар шаардлагагүй. Артлынхаа одоо яг энэ уяаг бас өөрийнхөө биеийн хэмжээнд тааруулаад уяад тэгээ сул айлгаад тэгээ дээрэс нь яг энэ хоёр мөрнийх нь энэ хэсгийг бас ингээд чангалж болд юм бэлээ. Эсвэл ингээд жоохон доош нь ингээд сулдаг ч юм уу тэгж болоод идэг юм бэлээ. Авууны хувьд болохоор материал нь надад амар их таалагдж байгаа юм. Сэрэгүүр одоо ингээд салхинд бол бүр ингээд хийсээд байгаа байхгүй юу? Тэр нь бүр ингээд явж моод ингээд зураг мураг авахвал бүр амар байгаа. Яг энэ dress-нээс часуулаа юм уу? Эсвэл нэг юм жоохон pink дүү ягаан байсан бол бас амар гоё харагдах байх гэж би бодож байна. Ялдамхан яг тиймэрхүү эмэгтэй хүний төрхийг гаргаж ирж байгаа учраас бас яг энэ хувцсанд би амар одоо энэ даашин зэнд илүү би дуртай байгаа. Тэгээд дээрээ хоёр дахь outfit рүүгээ орцгоё. Хоёр дахь outfit болохоор бас ийм silky материалтай гоё бүр тийм sexy одоо даашинз байгаа. Энэ дээр бол үнэхээр ярих юм алгаа. Бүр нэрээ нэгдүгээр сэтгэл амар хурж ийн, хоёрдугаарт яг энэ завгар нь надад бүр амар их таалагдж байна. Одоо нэг мөр ингээд тэр чигээрээ гаргаад тэгээд нөгөөдг нь болохоор яг энэ хэсэг дээрээ бас ингээд жоохон маяглуулаа ичиж байгаа байхгүй юу? Энэ даашинз одоо энэ хувцсыг би бич дээр өмсөд яг ингээд алхаж байгаагаар зураг мурга ахуулвал бүр илүү тансаг гоё болгож өгөх юм болов уу гэж бодож байна. Girls Night Out ч юм уу ямар нэгэн ивент дээр яг энэ даашинзыг өмсөд гарах юм бол нэрээ би бүр нэр үнэхээр итгэлтэй энэ заяа бүр хүн болгоны нүдний бай болох юм байна. Тэгээд тэл нь бол бүр нэрээ ямар гоё сэрүүгээр нэмгхэн ерөөсө баг энийг өмсөн бол хизээч халууцна гэсэн зүйл ингээд байхгүй юм шиг байна. Тэгээд би одоогоор ямар нэгэн bra дээр ерөөсө өмсөөгөө мөртлөө яг нэг юм бит орж өгөөд тав тухтай мэдрэмжийг надад өгж जैन. Тэгээд бүгдээрээ бүтэн outfit-ийг харцгаая. За үнэхээр ялцчихгүй 10-аас 10, 10 out of 10. Бүгдээрээ 3 дахь outfit рүү орцгоё. Hello. 3 дахь outfit байгаа. За энэ палажинд бас ойлгомжтой 10 out of 10 заяа. Бүр энэ материалын зүгээр хөөрхөн дэрвгэр ингээд эргэж мэргсэн ч гэсэн бүр нэг амар хөөрхөн. Тэгээ дээдл нь болохоор энэ хоёрыг ингээд тустай гэж харж иж магадгүй заяа. Гэтэ яг зүгээр нэг юм палажрах маягийн даун зөөлхөн ямар нэгэн цээжин хэсгээр хатгаад байх зүйл байхгүй. Тэгээд энэ доотлол нь болохоор юм юг шиг мөртлөө бас биеинд наалтаад байна гэж аахгүй. Тэгээд халууцна гэсэн зүйл бол байхгүй юм байна. Тэгээд энэ outfit-эндээ бас би 10 out of 10 амар дуртай. Тэгээд өмнөх хоёртай нь бас харьцуулаад та бүхэн яг аль нь илүү надад бас зогсож харагдаж байна хэлээр. Яг гэх юм бол өмнөх өмссөн 3 болохоор гурлаа энэ outfit-тэй арай нэг өөр байсан. Тэгээд би энийг болохоор нэг тийм нэг гоё пикник хийж явахдаа өмсвөл илүү гоё outfit юм болов уу гэж бодож байна. Би ингээд Jenny шиг ингээд амар гоё эндээ юм сарнаатай юм гоё юм чокер авч зүгэл бүр зүгээр. Тэгээд ингээд үсээ боогоод ийм унжигрын эмэг зүгээд тэгж явбал надад илүү энэ outfit-ийг өнгө оруулаад тэ бүр илүү гоё болох юм болов. Энэ комент хэсэг дээрээ бичээрэй. Хин бэ? Хин намайг дуудаа. За ингээд дөрөвдөг outfit-тэй та бүхэн минь тавтай морил. За энэ outfit бол бүр нэр үнэхээр silky материалтай, үнэхээр тав тухтай мэдрэмжийг мэдрүүлсэн нэг тийм угаасаа нэг юм sexy cocktail dress маягийн
outfit байна. За энэ dress-ыг ерөнхийдөө энэ зөндөө харсан байх та бүхэн өмнө нь одоо энэний улаан байгаа, цагаан байгаа, харна байгаа тий. Энэ удаагийнх дээр болохоор би ерөнхийдөө цэнхрийг авлаа. Тэгээд ихэнх иймэрхүү dress-нууд чинь энэ талаараа оноогүй байдаг бол энэ dress маань болохоор оноотой надад илүү их таалагдж байгаа. Тэгээд материал нас silky нэг юм цаанаасаа юм зөөлхөн байгаа учраас бас ерөнхийдөө би дээр юм өмссөн юм шиг ерөөсөө мэдрэмж төрүүлэхгүй байгаа надад маш их таалагдж байна. Тэгээд энийг би яаж гоё outfit-ийн бүр илүү гоё чамин болгох вэ гэх юм бол өсөө бол бүр ингээд гоё дээш нь ингээд боогоод унжаараа ямиг зүгээд явах юм бол илүү гоё болгоно гэж бодож байна. Эсвэл өсөө задгаатай авах гэж байгаа бол нэг юм буржилгаат ч юм уу хийвэл хамаагүй дээр ах. Би болохоор өсөө жоохон боочлоо. Та хэдтэй ерөнхийдөө нөгөө хувцсныхаа деталийг харуулах гад тэгээд энэ хувцснаас маань бас өөр зөндөө олон өнгөнүүд байсан. Тэгээд тэрийг та бүхэн маань бас fashion Nova-гаас ороод үзцгээрээ хувцсныхаа бүтэн outfit-ийг харцгаая. Хэлсэн үү? Яа, нүднээс гарчлаа нэрээ залг юм аа. За бүгдээрнгийнхэн сүүлээсээ хоёр дахь outfit. Зарим нэг хүмүүс нүднээс нүдлээс гарчлаа ёо болоо юм бэ. За энэ болохоор нэг юм амар шик гоё dress байгаа. Би энэ dress-нд баг ингээд өөрөө баг хадгалж байгаа birthday-ээрээ өмсмөр юм шиг санагдсан. Тэгээд энэний хамгийн гоё зүйл нь болохоор нөгөө нэг ямар нэгэн мөрөвч имээ байхгүй. Ямар нэгэн мөрөвч байхгүй. Шууд ингээд одоо эмгтээчүүдийнх нь ингээд цээжин дээр өөрөө тогтоод өгчдөг надад амар таалагдж байгаа байхгүй юу. Тэгээд харна болохоор бас ерөнхийдөө айгүй хөөрхөн. Тэгээд ингээд нэг тийм бусад dress-тэй ерөнхийдөө адилхан одоо юм чамин юм гоё ижиж зүгээр надад одоо энэ оруулага тэгээ энэ хажуу талаар нь чимгэлсэн энэ совд мовд нь бүр амар гоё энэ dress-аа өөрөө ингээд цаанаас чамин болгоод өгсөн юм шиг санагдчихэв. Тэгээд мэдээж энийг өмсөхөр ингээд биеийн галбар бас илүү тод гарч өгж байгааг та бүхэн харж байгаа байх. Тэгээд биетэй орж өгсөн гэх юм уу? Миний бодлоор энэ нөгөө биеийн галбарыг гаргах гад гисэн байж магадгүй. Тэгээд бүгдээрээ энэ outfit-ийнхаа бүтэн хэсгийг харцгаая. Ready set go. За энэ болохоор бүгдээрнгийнх нь хамгийн сүүлийн outfit байгаа. За энэ outfit бүр амар сонин заяо. Нэг юм office outfit юм шиг мөртлөө бас амар юм ялдамхан юм sexy outfit байгаа байхгүй юу? Яг вэ гэхээр одоо энэ болохоор юм пижакта set гэх юм уу? Short пижактай. За пижакийн тайлах юм бол ингээд бүгдээрээ ивентэд ч юм уу эсвэл ямар нэг ингээд шоунд явах гэж байгаа юм гоё outfitтэй болчихно. Тэгээд жоохон professional зүйл нэмий гэх юм бол ингээд blazer-ээ өмсөж байгаа байхгүй юу. Тэгээд энийг болохоор ингээд бас мөрөвчдөр байхгүй учраас дотроо бол ерөнхийдөө зүгээр шууд өмсөж болно. Тэгээд нэмгэн материалтай болохоор бас халууцна гэсэн зүйл арай бага юм шиг санагдаж байна. Тэгээд би энийг болохоор бас юм cocktail dress эдэрт өмсвөл classic юм болов гэж бодож байна. За тэгээд мэдээж outfit-нд бол 10-аас 10-ыг өгмөр байна. Бид маш эвтэйхэн. Өнгө нь бас ягаан өнгө болохоор эмгтэй хүний төрхийг гаргаж ирсэн. Яг ийм өнгө байна. Энэ хүрээд Fashion Nova-гийн бичлэг маань өндөрлж байна. Тэгээд энэ өмссөн 6 outfit-ээс та бүхэнд аль нэг таалагдсан тэрийг комент хэсэг дээрээ бичээрэй. Миний хувьд болохоор яг энэний өмнөх өмссөн хар болон нөгөө нэг энүүгээрээ нэг юм оноотой энэ дээр юм задгаа нөгөө юм тий нэг мөрөнд гарсан цэгэр даашин зайсан шүү дээ. Тэр надад бүр амар их таалагдсан. Бусдын ч гэсэн ерөнхийдөө гоё байсан л да. Гэтэ яг тэр хоёрыг бүр илүү онцлмоор би санагдаж байгаа. Энэ хүртлээсэн та бүхэндээ маш их баярлалаа. Энэ хөөрхөн бичлэг хийж өгсөн хөөрхөн дүүдээ Жинада баярлалаа. Тэгээд бүгдээ дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Баяртай. Ардын YouTube channel дээрээ subscribe дарахаа бити мартаарай. Bye.